Сайн байцгаана уу? Бүгдээрээ энэ өдрийн мэндийг хүргэе. Жилаа байна. За тэгээд нэлээд урт хугацааны дараа YouTube дээрээ шинэ бичлэг оруулах гэж байна. Тэгээд өнөөдөр болохоор манайх саяхан 1 сарын өмнө шинэ байранд нүүж ирсэн. Тэгээд тэр байраа танилцуулсан бичлэг хий гэж бодоод тэгээд байж байна. Тэгээд ер нь бол нөгөө гэрээ яг бүрэнгүүцэд бол тогтжуулж дуусаагүй. Тэгээд яг бүрэнгүүцэд тогтжуулаад дуусныхаа дараа бичлэг хий гэвэл ер нь баг ингээд удсаар агаад хийхгүй юм шиг санагдаад тэгээд өнөөдөр яг хөө зүгээр гэрээ цэвэрлээд тэгээд бичлэгээ хийж байна. Тэгээд дараа нь болохоор ер нь гэрээ нэмж тогтжуулаад юм уу эсвэл өөр ингээд янз бүрийн юм нэмж авах юм бол тэр үедээ бас влог шиг тийм бичлэг хий гэж бодоод ээж байна. За тэгээд бүгдээрээ өнөөдрийнхөө бичлэгийг эхлүүлцгээе. За ингээд үүдний хэсгнээс эхлэе. За манай үүдний хэсэг болохоор ийм эднэр болохоор нөгөө хөрөгчин дээр соронзоор наалддаг юмнууд гэхгүй юу. Тэгээд манай энэ шинэ хөрөгч болохоор өөрөөсөө тийм соронзгүй юм бэлээ. Тэгээд ингээд өмнө нь явж үзсэн улсуудынхаа ийм лого шиг юмнуудыг авчирж ирсэн болохоор энийг хаяхад хайрын санагдаад тэгээд үүднийхээ хэсэг дээр ингээд наацсан байгаа. За энэ байрны хамгийн таалагдсан юм нь болохоор ингээд гутлын шүгэн өмнө нь амьдарч ирсэн байрнуудыг бодвол харьцангуй том. За ингээд сонгоолоо. Ингээд тийм болохоор ер нь бол ингээд хэрэгтэй хэрэггүй готлнуудаа ч юм уу эсвэл байнгын өмсгөө готлнуудаа ч юм уу бүгдээрээ гин хийжиж болохоор өмнө нь бол тэр готлнуудаа хаашаа хийхээ мэдэхгүй аюу хэцүү байдаг байсан. За тэгээд энэ хажуу талд нь болохоор ийм илүү дутуу угаалгын унтаг, тоор тэгээд янз бүрийн шүхөр ийм юмнуудаа хийх боломжтой шкафтай. Тэгээд ер нь бол үүдний хэсэг нь илүү дутуу юмгүй ийм цагаан хар өнгөтэй болохоор айгүй цэвэрхэн санагдсан хамгийн анх орж ирж хахад. За тэгээд дийшэлвэл шууд нойлтой. За тэгээд энэ нойлын хамгийн гоё юм нь болохоор ингээд дотроо угаалгын машин нь нойл дотроо солонгосын байрнуудын яг нь миний өмнө амьдарч байсан байрнуудын ихэнх нь бол угаалгын машин галтгоондоо байдаг байсан. Тэгээ тийм болохоор харьцангуй чимээтэй тэгээд жоохон тухгүй байдаг байсан. Тэгээд одоо энэ байрны угаалгын машин 0-тай болохоор тэр нь айгүйх таалагдчихж байгаа. За тэгээд дээрэс нь солонгосын ингээ нойлуудын амар давуу талтай зүйлүүд нь ингээд тойлоо онгоолгонгууд битүү юм юунар байдаг. Шкаф шиг юмнууд байдаг. Ийм янз бүрийн илүү дутуу альчуур, нойлын цаас, гоо сайхны юм гээд юмнуудаа хийх боломжтой. Тэгээд энийг буцаад ингээ хаажингууд нүдэнд харагддаг болохоор энэ шийдэл нь айгүйх таалагддаг. За тэгээд манай энэ байрны нойлынх нь нэг усан ордог хэсэг нь ийм тустай. Тэгэд өмнө нь бол зарим амьдарч байсан байрнуудынх ер нь бол ихэнх нь дандаа шууд усанд ордог хэсэг нь 0-тайгаа хамт байдаг гэсэн. Тийм болохоор өвөл жоохон дарах ч юм уу тийм тухгүй асуудлууд нэлээх байдаг гэсэн. За 0 нэг иймэрхүү. За ингээд 0-оос гарвал ийшээ том өрөө байгаа. Тэгээд энэ болохоор манай ажлын өрөө. Тэгээд ажлын өрөөнийхөө хөшгийг болохоор ер нь ингээд татаад хаагдаад нэгддэг хөшгөөр хийлгсэн. Ер нь бол яг жижиг өрөөнд бол энэ хөшөг яг боломжийн юм бэлээ. Тэгэд өдөр яг нар жаргаж явах үед бол нарны тусгал орж ирдэг болохоор айгу зүгээр санагдсан. За тэгээд ажлын өрөө маань нэг иймэрхүү. Сая манайх Монголдо нөгөө гар утасны дэлгүүрээ нээсэн. Тэгээд ихэнх ажлаа ер нь гэрээсээ хийдэг болоод нэлээд удаж байгаа болохоор ер нь бол ингээд миний ажлын утасны юмнууд аюух байдаг.
За тэгээд энэ шкаф болохоор ингээ 3 ширхэгтэй тэгснээр хажуу талдаа ингээ 2 ширхэгтэй болоод энэ хаана ингээ уулын дүүрэх хэвээр байсан. Тэгсэн чинь би анханаас нь 5 ширхэгтэйг нь захиалахгүйгээр 3-ыг захиалаад ингээ 2 ширхгийг нь тусдан захиалсан. Тэгсэн чинь яг эннийх нь хэмжээг нь нөгөөхийнхөө хэмжээтэй нөгөө тааруулж үзэхгүйгээр бурууг нь захиалаад тэгээд тэрний хажууд тавингууд ингээд далийн мөрийг харагдаад тэгээд яалтчгүйгээр энэ өрөөний маань тогтцолт жоохон сонирн болсон. Тэгээд яах вэ гэхдээ бас явах вэ. За тэгээд ийшээ бас ер нь бол ихэнхэн л дандаа ингээл ажлын юмнууд байгаа. Ер нь бол том өрөө галтгооныхаа тогтцолтод хамгийн их дуртайгаа. Энэ хөшгийг болохоор манайх яг нөгөө манай яг байранд нийтээр нь хөшөө хийдэг тийм компани байсан. Тэгээ тэр компаниар яг холбогдож байгаа захиалгаар хийлгүүлсэн. Тэгээд тэр өөрсдөө нөгөө ирээд хэмжээд хийдэг болохоор ер нь бүх юм нь танаасаа таарсан амар гоё юм билээ. Тэгээд хөшгөндөө бол амар сэтгэл хангалуун байгаа. За тэгээд тэрний дараагаар болохоор энэ зурагтны тавиур амир хөөрхөн санагдсан. Манайх болохоор энэ зурагтны тавиурынхаа өмнө ийм мөлхөө тавиур гэж үүдэн штэ. Тийм мөлхөө тавиуртай байсан. Тэгээд ер нь бол мөлхөө тавиураа хуучин зардаг тийм сайт дээр тавьж агаад зараад тэгээд ер нь бол Солонгосын тийм одоо тийм гэр тогтоолдог ютуберүүд байдаг аахгүй юу? Тийм ютубээс үзэж агаад ийм зурагтны хөл аваад тэгээ зурагтаа ингээд тогтоосон чинь энэ нь ер нь бол айгүй зөв шийдэл алсан. Тэгээ зурагтаа тогтоосон болохоор зурагтны хажууд ийм нөгөө нэг юм тавих зай гараад тэгээд бас ер нь бол YouTube-ээс айгүй их үзэж байгаад гэрээ тогтуулсан. Одоо энэ шилэн тавиур бол Солонгост айгүй их алдартай хүмүүс маш их одоо нөгөө том өрөөндө тавьдаг. Тэгэл ер нь ихэнх юмнуудын дандаа нөгөө нэг Солонгос YouTube-ээс үзэж байгаа Солонгос ютуберуудыг ингээ харж байгаа л захиалж тогтуулсан. Тэгээд тэр гэрэлний хувьд гэвэл би тэрийг амар хямдхаавсан байхгүй 23,000 вон орчилөө. Тэгээд купонаас авсан. Тэгээд тэр бол 23,000 мөртлөө амар хөөрхөн ингээд гэрэлнийх нь өнгийг солилцож олдог. Тэгээд яг нь цаасан юм шиг материалтай ирнэ. Нилээн сайн чанартай л юм байна лээ. Ийшээ харуул буудан байна. Тэгээд энэ жоохон нөгөө камеранд харагдаад байна. Яг амдаар бол айгу биш боддоор бол айгу хөрхэн цагаан. За тэгээд том өрөө маань ерөнхийдөө бол нэг ийм цагаан өнгө голчилсан ийм байгаа. За одоо ийшээ шууд ингээд галтгоотойгоо шууд хамт. Тэгээд энэ байрны бас галтгооны юм цагаан өнгөтэй ер нь бол ихэнх юмнууд нь юм цагаан өнгөтэй болохоор тэр нь хамгийн ихэнд таалагдсан. Тэгээд яг энэ хэсэгтээ нөгөө тэгэхгүй байсан болохоор бөөрөнхий ширээ авах уу, дөрвөлжин ширээ авах уу гэж нилээн их бодсны эцэст дөрвөлжин ширээ авсан. Тэгээд энэ ширээ бол харьцангуй сетэрэ гэхэд харьцангуй гайгүй үнэтэйсэн баггүй юу? Тэгээд материал нь ихсэн нилээн хөөрхөн. Тэр нь гэртээ ширээ яаж байгаа хүн байвал энэ ширээ сетэр бол айгүй хөөрхөн юм байлээ. За тэгээд энэ ширээн дээр тавьсан тэр энэ тэр лаг болохоор нөгөө нэг IKEA орохт авсан байхгүй юу? Тэгээд тэр нэг 5,000 хэдэн зуул гэж хэлсэн. Ер нь бол тэр лаг авбал энэ лаг бол бүр амар гоё үнэртэй. Үнэр нь нөгөө хасаахгүй байсан ч гэсэн үнэртэй дэд юм билээ. Галтгооны хэсэг рүү хайртад үзье. За ер нь бол манай энэ байр болохоор яг энэ хэсгээр шкафгүй юм тавиур шиг юмтай. Тэгээд энэ дээр ер нь бол юу тавих уу гэж бодож байгаа тийм цэцэг, тавг, ийм хаягны төрлийн юм тавья гэж бодоод тэгээд ингээд ер нь бол интернетээс харж байгаа захиалсан. За тэгээд ингээд яг бусад нөгөө нэг
байруудыг бодвол жоохон дээд шкаф нь нэг их биш. Тэгээд энэчнээ бол яг ингээл аяг тавгнууд нь ороод илүү дотор юмнууд нь ийшээ нэг ороод ер нь бол өөр яг дээгүүрээ хийх шкаф байхгүй. Гэхдээ яг манай гэрийн юм бол яг таараад болцсон. Тэгээд энүүгээрээ бас юм хөөрхөн дайсуугаас юм жижиг аягнууд олсон. Эдгээр бүр ширхэг 1000 вон гэдэг амир хөөрхөн. Тэгээд эднэрийг ингэж дайсуугаас аваад хийсэн. За тэгээд галтгооных нь хувьд гэвэл доогоороо бол нэлээд зайтай. Тэгээд ийшээч бол одоо нөгөө миний өмнө нь амьдарч байсан байрнууд бол дандаа угаалгын машины энэний оронд байдаг байсан. Тэгэд энэ болохоор пэйжтэй, грилтэй, тэгээд шарах шүүгээтэй ингээ бүх юмнууд нь тосгой шарагчтай бүх юмнуудаа шууд ингээд нэг юмар хийж болдог ийм юм тань байлээ. Тэгээд ер нь бол нүүжирснээс хойш нэлээд хоол хийж ийцэн. Яг манай Монголд байдаг Монголын байрнуудын хувьд бол ийм шууд цаанаасаа ийм юмтай байдаг шүү дээ. Үгүй ихэнх айлууд ийм юмтай байдаг шүү дээ. Солонгосын хувьд бол баг энэний оронд дандаа угаалгын машин байдаг. Тэгээд тийм болохоор баг анхны удаа ийм пэйж юу гэвэл токотой болд үзсэн. Тэгээд ер нь бол энэ токов нь бол бас хамгийн их таалагдчихж байгаа. За тэгээд галтгоог холоос харвал нэг иймэрхүү. За ийшээ ороод үзвэл ингээд унтлагын өрөө ер нь бол бас цагаан өнгө голчилсан. За тийм манай унтлагын өрөөний хөшөг бол айгу бусад нөгөө хоёр өрөөгөө бодвол харьцангуй нөгөө нэг хямд хөсөр зардлаар хийсэн бохгүй юу. Тэгээд нөгөө хоёр өрөөг нь яг захиалгаар хийлгсэн ч гэсэн энэ өрөөгөө зүгээр IKEA орохдоо 30,000 воноор илүү ингээ сетэрээ ийм хоёр хөшөг байсан. Тэгэд ер нь харьцангуй зүгээр санагдчихж байгаа 30,000 вон гэхэд. За тэгээд энэ ор болохоор солонгосын ютуберүүд айгүйх ютуб дээрээ нөгөө гэрээ тогтоолохтой ашиглаж исэн ор. Тэгэд үний хувьд ч гэсэн бүр амар үнэтэй биш. Тэгээд чанартай, материал нь айгүй гоё зөөлхөн. Тэгээд ер нь бол гэрийн интерьерийг айгүй гоё болгож харагдуулдаг. Тэгээд ютубээс айгүй үзэж агаад тэгээд энэ орыг бараг 1 сар хүлээж агаад авсан. Тэгээд 1 сар хүлээж агаад авсан ч гэсэн ер нь бол маш их таалагдчихж байгаа. За тэгээд ингээд орныхаа хажууд бас ийм жижигхэн тавиурыг купанаас захиалж авсан. Тэгээд энэ гэрлийг ч гэсэн купанаас захиалж авсан. Ер нь бол би айгүй купан хэрэглэх дуртай. Яагаад гэхэлэр нөгөө солонгост чинь купанаар юм захиалангууд шууд маргааш нь нэг өдрийн дотор ирдэг. Тэгэнгүүтлээ хэрвээ таалагдаагүй зүйл байх юм бол тэрийгээ шууд үнгөө буцаагаад юм уу солих боломжтой байдаг. Тэгээд ер нь бол би купанаас захиалж үзээд хэмжээнд харахгүй ч юм уу жоохон нөгөө бодит өнгөн сонирн байх юм бол шууд үнгөө дахиад өөр юмар солиод авчдаг болохоор ер нь бүх юм надаа ихэнхийн баг купанаас захиалсан. Тэгээд энэ хүнжлөө дэрнийхээ уттай ч гэсэн купанаас захиалсан. Тэгээд ер нь бол купанаас нэлээ 2-3 удаа захиалж үзэж байгаад тэгээд өмнөхүүдийн буцаагаад ер нь эннийх нь материал айгүй ер нь бол тийм бие дэвтэйхэн санагдаад энийг нь аваад үлдсэн. Тэгээд ер нь бол купанаас юм захиалах айгүй таалагддаг. За ингээд ийшээлвэл ингээд гоо сахны ширээ. Яг хөө энэ хоёрын хооронд зайн жоохон бага ч гэсэн ер нь яг хөө боломжийн л байгаа. За ингээд ийшээ харвал ийм жижиг хувцсны өрөөтэй. Тэгээд хувцсны өрөөтэй болохоор илүү дутуу шкаф тавих шаардлагагүй нь ер нь бол айгүй таалагдсан. Тэгээд хувцсны өрөө нэг том биш ч гэсэн ер нь бол ингээд өөртөө хэрэгцээтэй хувцснууд ачаануудаа хийчих боломжтой. Тэгээд ингээ хаагаал нэг мэдэгдэхгүй болохоор энэ нь айгүй цэвэрхэн санагдчихж байгаа. За ингээд ер нь унтлагын өрөөнийг иймэрхүү. За тэгэд ер нь бол манай гэр нэг иймэрхүү тогтсон. Тэгэд ер нь бол
Солонгосын ютуберүүд бол гэрээ амар гоё тогтчулдаг. Тэгээ тэрийг нь үзэж байгаа л ер нь аль болох боломжийн үнэтэй, аль болох ер нь бол гайгүй чанартайг нь авд гэрээ тогтчуулахыг хичээсэн. За ингээд өнөөдрийн бичлэг маань энэ хүрээд дуусж гин. Тэгээд дуустал нь үзсэн та бүхэндээ маш их баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзтлаа. Баяртай.